Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Open Medical Institute-ээс зохион байгуулдаг Залцбургийн семинарт хэрхэн apply хийж оролцох талаар бяцхан зөвлөгөө бэлтгэлээ. Ингээд хүлээн авах нь. За, юуны түрүүнд бүгдээрээ apply хийхийн тулд openmedicalinstitute.org вебсайт руу ороод өөрийнхөө бүртгэлийг үзэх хэрэгтэй. За, email хаяг, username, нууц үгээ оруулаад зөвшөөрч ирсэн товчон дээр дараад бүртгэлээ үүсгэнэ. За, миний хувьд бүртгэлтэй учраас ингээд орчихно гэсэн. За, ингээд бүртгэлээ үүсгэсний дараа таны мэйл хаяганд идэвхжүүлэх мэйл ирдэг байгаа. За, тухайн мэйлэн дээр дараад бүртгэлээ идэвхжүүлээд өөртөө холбоотой бүх мэдээллийг My Profile гэсэн хэсэгт бол татаж оруулах хэрэгтэй. За, ингээд өөртөө холбоотой бүх мэдээллийг оруулсны дараа семинарт apply хийх хэрэг нэгддэг. За, seminars гэсэн хэсэг дээр дарахаар эх онд болон утгагүй болох гэж байгаа ерөн семинаруудын мэдээлэл бол гарч ирдэг. За, эмчнэр бол янз бүрийн салбар руу бол нарийнс сурсан байдаг учраас өөрийнхөө салбарыг олоод apply хийх боломжтой. За, My Applications хэсэг дээр дарахаар apply хийсэн бүх семинарууд нь харагдана. За, тэгээд сонгогдох юм бол selected, хэрвээ сонгогдохгүй бол not selected гэж бол харагддаг. За, үүний дараагаар семинарт яваад оролцоод ирсэн хүмүүст мөн дадлага хийх хэрэг бол нэгддэг. Observerships дээр дарахаар хаана, ямар эмнэлэг дээр, ямар төрлийн чиглэлээр дадлага хийх боломжтой нь харагдана. За, тэгээд энэхүү семинарт орсны дараагаар бол observership бол хийх эрх нэгддэг байна. За, мөн семинарт ороод ирсний дараагаар бол e-learning портал руу ороод бусад семинарууд болон бусад төрлийн мэдээллийг бол авах эрх нэгддэг. Жишээ нь нэг семинарт оролцсон хүн тухайн жилд болсон бүх семинаруудыг онлайн байдлаар бол үзэх эрх нэгддэг мөн давуу тал байгаа. За, ийхүү аккаунтаа үүсгээд аппликейшн явуулсны дараа Монгол дахь ОМИ-гийн төлөөлөгчийн газар буюу Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс таны мэйл хаяганд англи хэлний шалгалтаа өгөөрэй гэсэн мэйл ирдэг. За, энэ хүү шалгалт нь аман болон тест гэсэн хоёр хэсгээс бүрддэг. За, ингээ англи хэлний шалгалт болон бичиг баримтын шалгалтанда тэнцсэн хүмүүсийн материал цаашаага Open Medical Institute руу яваад сонгон шалгаруулалт явагдаад хэрвээ та тэнцэх юм бол семинартаа оролцох эрх нь нэгднэ гэсэн үг. Open Medical Institute-ийн зүгээс Монгол Улсын эмчнэрт энэхүү семинарт оролцож байгаа эмчнэрт онгоцны зардал гэж бол 800 евро өгдөг. За, зардын зөрүүг бол эмч өөрөө гаргадаг байгаа. За, очиод 5 хоног байрлах байр болон өглөө өдөр оройн хоол бол ОМИ-ийн зүгээс бол дадаг. Тэгэхээр ерөнхийдөө бол зөрүү мөнгөө эмч төлөөл явж байгаа. Хөтөлбөрийн хувьд 5 хоног үргэлжилдэг бөгөөд Америк нэгдсэн улсын болон Австрали улсын алдартай эмнэлэг сургуулиудаас ирсэн профессорууд лекц уншдаг. За, мөн оролцож байгаа эмч нар маань өөрсдөө case presentation бэлтгэж энэхүү presentation бол биеиндээ танилцуулдаг байгаа. За, мөн энэхүү семинар нь бол дан ганц мэдлэг боловсролоо чадвараа солилцоод өнгөрөхөөс гадна маш олон төрлийн эмч нартай танилцах, найзлах боломжийг олгодог. Мөн хэрвээ эмч хүсэх юм бол цаашаага Европын бусад зарим улсуудаар, зарим хотуудаар аялах боломжийг олгодог маш сайхан семинар болтоо. Тийм болохоор та бүхнийг apply хийгээсэй гэж хүсэж байна. За, миний хувьд бол анх визагаа өгөхдөө бол 14 хоногийн виза хүссэн байгаа. За, тэгээд илүү гарсан 7 хоногтоо өөрөө зардлаа даагаад Вена, Италийн Ром, Францын Парис, за тэгээд Чех улсын Праг гэсэн хотуудаар бол аялаад ирсэн байгаа.
За энэ хүү видеоны description хэсэгт Австрийн визний форм болон аппликейшн виза аппликейшн хийхэд шаардлагатай байдаг бичиг баримтуудын талаарх мэдээллийг линкээр оруулаад өгсөн байгаа. За тэгээд мөн аялга хугацаанд эдгээр аппликейшнуудыг хэрэглээд дата сим авах, үзэх харах бүх зүйлүүдийнхаа тикетийг урьдчилан захиалах, буудал болон нислэгүүдийн тикетүүдийг эдгээр аппликейшнуудыг ашиглаад захиалсан байгаа. Төгсгөлд нь энэхүү семинарт яваад ирэхэд тусалсан дэмжсэн бүх хүмүүс болох гэр бүл, найз нөхөд, эмчнэр, багш нартаа баярлалаа. За онцгой Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн тэргуун их туягч мөн найз болор эрдэнэ найз наран мандах нартаа маш их баярлалаа гэж хэлье. За тэгээд мөн Чехэд очиход намайг хүлээж авсан ах эгч хоёртоо маш их баярлсан гэдгээ мөн дахин хэлмээр байна. Тэгээд мөн та бүхнийг энэхүү семинарт заавал apply хийж яваарай гэж хүсье. Ингээд үргэлжлүүлээд миний Францын Парис хотноо аялсан бичлэгийг минь хүлээн авах уу? Баярлалаа. Баяртай.